Монгол Япон өргөн холбооны оператор компаниудын хооронд ямар ялгаа байна гэж таардаг вэ? Нэгдүгээрт өргөн холбооны технологийн хувьд 4 жилийн ялгаа байж магадгүй. Гэхдээ энэ Монголын технологи хол хоцорсон гэсэн үг биш юм. Монголчууд тэргүүлэх технологи хөгжил рүү хурдтайгаар төхөж байгаа. Ялангуяа Улаанбаатар орчмын бүс нутагт тэргүүлэх технологиуд цаг хугацаа ардалгүй нэвтэрч ирлээ. Тиймээс үзүүлэх үйлчилгээ чанарыг нэвтрүүлэх ажил хангалттай хурдтайгаар хөгжиж байгаа. Энэ хурдаараа урагшлбал Японы компаниудын жишгт удахгүй хүрэх боломжтой. Монголын компанийг чиглүүлж Монгол ажилчдыг удирдахад ямар давуу тал усан сул тал танд ажиглагддаг вэ? Түүхийн хувьд уламжлалын талаас аж монголчууд дасан зохицох болон хөрөх чадвартай. Гэвч энэхүү давуу тал нь зарим үед саад болоод байдаг талтай. Тухайлбал ямар нэгэн шинэ ажил эрхэллээ гэхэд түүнд хурдан дасан зохицдог боловч заримдаа хуучин ажил үүрэг хариуцлага орхигдуулчих гээд байдаг. Гэлээч энэ нь заримдаа сул тал байх ч гэлээ ихэнхдээ давуу тал болдог гэж боддог. Та компанийнхаа маркетингийн бодлого үйл ажиллагааг яаж чиглүүлдэг вэ? Монгол маркетингийн компанид ажил явуулахад тодорхой онцлог бий гэж боддог уу? Яа харахгүй өөрийн гэсэн онцлогтой. Монгол улс асар уудан газар нутагтай. Харин гол зах зээл нь Улаанбаатар төвлөрдөг. Түүнчлэн амьдралын хэв маяг гээд бүх зүйл нь бусдаас өөр байдаг учраас маркетингийн бодлогооч энэ онцлог тохируулан боловсруулах шаардлагатай. Тиймээс зах зээлийн өөр онцлогоос шалтгаалan бид өөр төрлийн үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй болдог. Үүнийг хэлэхэд амархан, хийхэд хэцүү ч гэлээ бид зорилгынхаа төлөө тууштай ажиллаж байгаа. Монгол Япон хэрэглэгчдийн хувьд хүсэл шаардлага болоод хэрэглээний хувьд ялгаа байдаг уу? Хэрэглэгчдийн тавьдаг хүсэлт шаардлага дэлхийд даяар адилхан байдаг гэж боддог. Гэхдээ өргөн холбооны хэрэглэгчдийн хувьд Японд гэхэд бараг 99% нь дараа төлбөрт хэрэглэгчд байдаг бол Монголын хэрэглэгчдийн хувьд 70-80% нь урьдчилсан төлбөрт хэрэглэгчд байдаг. Энэ бол манай хоёр орны өргөн холбооны зах зээлийн хамгийн том ялгаа байх. Урьдчилсан төлбөрт хэрэглэгчдийн хэрэглээ маркетинг промошны үр дүнтэй байдлаас ихээхэн шалтгаалдаг.